Бидний бэлтгэн хүргэсэн аудио хичээлээр та бүхэн байгууллагын эрхэм зорилгын жишээ болгон өрн телефоны салбарт тэргүүлэх байр суурьтай үйл ажиллагаа явуулж буй Skytel, Mobicom зэрэг компаниудын эрхэм зорилго алсын харааг жишээ болгон авч үзсэн байгаа. Харин энэ удаад бид бусад байгууллагууд эрхэм зорилго алсын хараагаа эрхэн тодорхойлсон байдаг жишээнүүдийг авч үзэх болно. Үүнд эрхэм зорилгын жишээ болгон бид нар Walt Disney-г авч үзье. Walt Disney компани өөрсдийн эрхэм зорилгыг хүмүүст аз жаргал бэлгэлэх гэж томьёолсон байна. Харин Hewlett Packard буюу компьютерийн компани, компьютер принтер үйлдвэрлэгч, тэргүүлэх компани өөрсдийн эрхэм зорилгыг хүмүүний сайн сайхан хөгжилд техникийн хувь нэмэр оруулах хэмээн тодорхойлж, Nike буюу спортын хувцас хэрэглэлийн компани өөрсдийн эрхэм зорилгыг өрсөлдөх, ялагч байхын мэдрэмжийг хүртэх гэж. Харин Walmart хэмээх худалдааны шүлжээ компани өөрсдийн эрхэм зорилгыг эгэл жирийн хүмүүст баячуудын худалдан авдгийг худалдан авах боломж олгох гэж тодорхойлсон бол Mary Kay компани эмэгтэйчүүдэд хязгааргүй боломж олгох хэмээн оновчтойгоор тодорхойлсон байна. Байгууллагын стратегийн удирдлага, байгууллагын эрхэм зорилго алсын хараа зэргийг тодорхойлох нь Монголд харьцангуй шинэлэг асуудал бөгөөд бизнесийн зарим нэг байгууллагууд энэ тал дээр ур чадвартай, чадварлаг, мэрэгшсэн, баг хамт олон ажиллаж үүнийг оновчтой тодорхойлж байгаагийн жишээг бид Alta Kashmir, Mobicom, Skytel зэрэг компаниудаас харж болно. Харин чадварлаг багийг авч ажилуулаагүй буюу уламжлалт байдлаар өөрсдийн эрхэм зорилго алсын харааг тодорхойлж байгаа жишээг бид нар Монголын үндэсний олон нийтийн телевизээр авч үзэж болох юм. Монголын үндэсний олон нийтийн телевиз өөрсдийн эрхэм зорилгыг Монголын үндэсний олон нийтийн телевизийн хамт олон бид орчин үеийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний стандартад нийцэх техник технологиор мэрэгжлийн өндөр ур чадвар тулгуурласан нэвтрүүлгийг иргэний эрх чөлөөг хүндэтгэн Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу олон улсын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн нийтлэг зарчимд нийцүүлэн бэлтгэж Монголын ард түмний эрх ашиг, хөгжил, дэвшлийн төлөө мэдээллийн хүчирхэг хэрэгсэл болон ажиллах зорилтыг хэрэгжүүлэн хэмээн өөрсдийн эрхэм зорилгыг тодорхойлсон байх юм. Эндээс дүгнэлт хийж үзэхэд эрхэм зорилго аль болох товч тодорхой, хүнд хүчтэй сэтгэл төрүүлэх үйс хоёрдмол утгагүй байж чадсанараа тухайн байгууллагын үйл ажиллагааг хүмүүст хэрэглэгчдэд илүү ойртуулдаг онцлогтой байх нэ. Манай төрийн эрхэм зорилго нь бэлчээрийн менежментийг зөв зохистой ашиглах, хамгаалах, малчтын орлогыг нэмэгдүүлэх, нэмэлт хэмжээл бэлтгэх, малчтын эрх ашигыг хангах тийм эрхэм зорилготой. Алсын хараа нь бол бэлчээрийг мэдээж сайжруулах, малын таатлагыг тодорхой хэмжээгээр бууруулж бэлчээрийн даацтанд тохируулан ашиглах. Бэлчээрийг зөв зохистой ашиглаж, бэлчээрээс ашиг хүртэх нь малчтын ашиг хүрч амьдралаа дээшлэх. Бэлчээр, Монголын бэлчээр зөв зохистой ашиглагдаж гэнээр гадна мал нь бас тэр бэлчээртэй хуваалж даацсан гэдэггүй. Байгаль нь яг мөн төрхөөр онуудаач байхыг. За бид ямар нэгэн тийм дээд төвшөнд хүрсэн байна. Бид жалгын нэг тарсан малчид тийм ээ. Хэзээ нэгэн цагт бидний ирээдүй жишээ нь ногоолт төсөл хэрэгжиж байгаа нөхцөлд бол бид нар эрүүл бэлчээр баталгаатай амьдралтай байхын төлөө бэлчээрийг ногоолт болгоно. Алсын хараа болохоор эрүүл мал, эрүүл бэлчээр, эрүүл мал, эрүүл хүмүүс. За тэгэл сум орон нутагт тал хитэн аймагуудыг нэгтгэж тэр аймагуудын хэлцүүлгийг өөрсдөө боловсруулж авах юм. Монголын хөгжил судлалын төв бизнесийн амжилтын түлхүүр болон санхүү эдийн засгийн дээд сургуулийн хамтарсан багийнхан аймаг сумдын бэлчээр ашиглагчдын холбоодын доктортой байдалд үнэлгээ хийж, аймаг сумдын бэлчээр ашиглагчдын холбоодын чадварыг үнэлэх судалгааны ажлыг хийх явцдаа чиглүүлэх сургалтыг зохион байгуулж, байгууллагын эрхэм зорилго алсын хараа тодорхойлох дасгал ажлуудыг хийсэн байгаа. Үүний үр дүнд урд өмнө нь өөрсдийн эрхэм зорилгыг оновчтой зөв тодорхойлж чадаагүй байсан төрийн бус байгууллагууд маань өөрсдийн эрхэм зорилгыг хэд хэдэн сонирхолтой байдлаар томьёолсны жишээг одоо дурдъя. Жишээлбэл сайн бэлчээр санхүүгийн боломж, бэлчээр бидний хадгаламж гих зэргээр тодорхойлж байсан. Эндээс харахад байгууллагын үнэт зүйл болох малчин, бэлчээр, мал 3 энэ нь эргээд малчин тухайн төрлийн бус байгууллагын бэлчээр ашиглагчдын холбоодын үйл ажиллагаанд оролцож үйлчилгээг нь хүртснээр санхүүгийн боломжоо дээшлүүлэх боломжийг малчин бүрт олгоно. Чинээлэг малчиттай болно гэсэн
утга санааг агуулсан байдлаар тодорхойлсон юм. Эдгээр жишээнүүдээс санаа авч та бүхэн өөрсдийн байгууллагын эрхэм зорилгыг тодорхойлохыг хичээгээрэй. Харин байгууллагын алсын хараа гэдэг нь байгууллагын урт хугацааны хэтийн төлөв буюу товчхондоо байгууллага хаана хүрэхийг хүсэж байгааг илэрхийлдэг. Бусад ижил төстэй байгууллагуудаас танай байгууллагын ялгарх онцлогийг тодотхон илэрхийлнэ гэсэн үг юм. Аудио хичээлдэр дурдсан жишээнээс аваад үзэхэд Skytel Group өөрсдийн эрхэм зорилгыг таны амьдралд баясгалд нэмэх ухаалаг хэрэглээг бид хүргэн хэмээн тодорхойлсон бол харин алсын хараагаа дэлхийн шилдэг туршлага бүхий бизнесийн тэргүүлэх групп болно хэмээн тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын алсын хараа гэдэг бол байгууллагын эрхэм зорилгоос үүдэн гардаг хоорондоо нягт баялтай холбоотой ойлголтууд байх ёстой гэсэн үг юм. Судалгааны ажлын явцад бидний хийсэн чиглүүлэх сургалтын хүрээнд судалгаанд хамрагдсан зарим төрлийн бус байгууллагууд өөрсдийн алсын харааг мөн тодорхойлж томьёолсон байгаа. Үүнээс аваад үзэхэд сайн бэлчээр санхүүгийн боломж хэмээн эрхэм зорилгоо тодорхойлсон байгууллага маань шимт бэлчээр шилдэг зохицуулалт бүхий шилмэл сүрэгтэн болно хэмээн өөрсдийн алсын харааг тодорхойлсон юм. Өөрөөр хэлбэл бэлчээрийн зохистой менежментийг хэрэгжүүлнэ гэдэг маань шимтээ сайхан бэлчээртэй болно, шилдэг зохицуулалтыг хийж мөн шилмэл сүрэгтэй чинэлэг малчид бүхий төрлийн бус байгууллага болно гэсэн утгатайгаар тодорхойлсон юм. Харин бэлчээр бидний хадгаламж хэмээн эрхэм зорилгоо тодорхойлсон төрлийн бус байгууллагын тухайд бол бэлчээрийн даацад тохирсон таваарлаг малтай чадварлаг малчдыг бүрдүүлэх хэмээн тодорхойлсон. Энэ хоёр томьёоллын жишээнээс аваад үзэхэд бэлчээр, мал, малчин гурав бол тухайн бэлчээр ашиглагчдын холбоодын үнэт зүйл нь болон төвлөрч байгааг харуулж байгаа юм. Эрхэм зорилго алсын харааг тодорхойлохдоо байгууллагын үнэт зүйлстэй нягт холбох шаардлагатай байдаг. Үүнийг саяын дурдсан жишээнүүдээс та бүхэн харж болох байхаа. Үүний тулд эхлээд та дараах асуултуудад хариулах хэрэгтэй. Танай байгууллагын гишүүд юу хүсч мөрөөдөж байна вэ? Тэдний хүсэл, мөрөөдөл, ирмэлзэл юу? Ямар өөрчлөлтийг харахыг хүсэж байна? Орон нутгаа мөн ямар болсон байгаасаа гэж хүсэж байна? Орон нутгийн энд тулгамдсан асуудал эсвэл бэрхшээл чухам юунд оршиж байна вэ? Үүн дээр ярихад орон нутагт тулгамдаад байгаа асуудал бэрхшээлүүдийн жагсаалтыг биш, харин тухайн асуудал бэрхшээл ямар учраас үүсэн гараад байна вэ гэдэг цаад учир шалтгааныг тодорхойлох шаардлагатай. Эдгээр асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх хэрэгтэй вэ? Амжилтыг та өөрөө хэрхэн төсөөлж байна вэ? Танай орон нутгийн давуу тал, хөрөнгө бололцоо юу байна вэ гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй. Байгууллагын үнэт зүйлсийг тодорхойлсон жишээг авч үзвэл Mobicom корпорац өөрсдийн байгууллагын үнэт зүйлсийг хэрэглэгч, хялбар хэрэглээ, хариуцлага, үр дүн хэмээн 4 бүлэгт хуваан тодорхойлсон байх юм. Энэ 4 бүлгийг дотор нь задлж хэсэг тус бүрээр мөн тодорхойлж болно. Үүний жишээг бид нар Skytel Group-ийн үнэт зүйлсийн жишээнээс харъя. Жишээлбэл хэрэглэгчийг дээдлэх гэдэг үнэт зүйл дотроо Skytel Group хэрэглэгчдийн санал хүсэлтийг илтгэр хүлээн авч шаардлагыг нь тодорхойлж хүлээлтээс давсан бүтээгдэхүүн үйлчлэгийг хүргэх, түргэн шуурхай уян хатан үйлчлэх, мөн найрсаг тогтвортой харилцааг эрхэмлэх хэмээн тодорхойлж. Харин 2 дугаар үнэт зүйл болох өөрчлөлтийн тухайд тэргүүн болон харьцуулсан туршлагыг судалж үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ. Альва өөрчлөлтийг сорилт хэмээн үзэж эергээр хандна. Өөрсдийн санал туршлагаа бусадтай хуваалцаж хэрэгжүүлнэ хэмээн дэлгэрүүлэн томьёолсон байна. 3 дугаар үнэт зүйл болон хариуцлагатай байдлыг тодорхойлохдоо үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаж, мэргэжлийн өндөр ёс зүйг баримтлан ажиллана. Нээлттэй шударга харилцаж амлснаа хэрэгжүүлдэг байна. Хууль дүрмийг сахин хэрэгжүүлнэ хэмээн тодорхойлж. Харин 4 дугаар үнэт зүйл болох багийн ажиллагааг тодорхойлохдоо дэвшүүлсэн зорилтыг хангахын тулд бид нэгдмэл хүчрхэг баг байна. Олонхын шийдвэрийг хүндэтгэж өөрт байгаа боломжийг санал болгоно. Багийн гишүүдийг дэмжин найрсаг харилцааг эрхэмлэн харилцан итгэлцлийг бий болгоно хэмээн тодорхойлж. Харин 5 дугаар үнэт зүйл болох тасралтгүй сайжруулалт гэдгийг хэрэглэгчийн өсөн нэмэгдэх хэрэгцээ шаардлагыг судалж үйл ажиллагаандаа тусгаж ажиллана. Өөрсдийн мэргэжлийн болон харилцааны ур чадварыг тогтмол хөгжүүлж, компанийн хөгжилд хувь нэмрээ оруулна. Мөн гүйцэтгэлээ дүгнэж үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулна хэмээн томьёолсон байна. Эдгээр жишээн дээрээс тулгуурлаад та өөрийн байгууллагын үнэт зүйлсийг тодорхойлон томьёолно. Өмнө дурдсан 2 жишээн дээрээс аваад үзэхэд аймаг сундын бэлчээр ашиглагчдын холбоодын үнэт зүйл нь магадгүй бэлчээр, мал, малчин гэсэн 3 үндсэн бүлэгтээ байж болох бөгөөд үүн дээр үр дүн бас нэмэгдэж болох юм.
Байгууллага өөрийнхөө үнэт зүйлсийг оновчтой зөв тодорхойлсноор тухайн байгууллагын гишүүд дэмжигч нэг бүр тухайн үнэт зүйлийг эрхэмлэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллах чиг шугам нь болно гэсэн үг юм. Байгууллагын эрхэм зорилгоос үүдэн алсын харааг томьёолох бөгөөд тухайн эрхэм зорилго алсын хараанд тулгуурлан байгууллагын зорилго, зорилтуудыг тодорхойлдог. Зорилго нь бодлогын шинжтэй биелүүлэхээр зорж байгаа зүйл буюу хүлээгдэж буй үр дүнг илэрхийлдэг бол зорилт нь тухайн зорилгыг биелүүлэх үүднээс хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа буюу тухайн зорилгыг биелүүлэх арга замуудыг илэрхийлдэг байх нэ. Өөрөөр хэлбэл бидний жишээн дээрээс харахад ихэнх аймаг сумдын спахууд өөрсдийн эрхэм зорилгыг тодорхойлохдоо бэлчээрийн зохистой менежментийг хэрэгжүүлж байгаль хамгаалах гих зэргээр эхлэн томьёолсон байх бөгөөд үүндээс харахад бэлчээрийн зохистой менежментийг хэрэгжүүлнэ гэдэг маань зорилго, зорилт байж болохоор байгаа юм. Өөрөөр хэлбэл бэлчээрийн зохистой менежментийг хэрэгжүүлнэ гэдэг зорилгыг тавьсан бол тухайн зохистой менежментийг хэрэгжүүлэхийн тулд авч хэрэгжүүлэх, хийх үйл ажиллагаа, арга замуудыг нь зорилт хэмээн тодорхойлно гэсэн үг. Зорилго, зорилтыг тодорхойлохдоо баримтлах гол зарчмуудад нь зорилго, зорилт нь өвөрмөц, тодорхой байх, биелэгт хүйц байх, хэмжигт хүйц байх, бодиттой байх, мөн цаг хугацаатай буюу эхлэх дуусах цаг нь тодорхой байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл зорилго, зорилтыг тодорхой шалгуур үзүүлэлтүүдээр хэмжиж зорилго, зорилттой хүрч байгаа, үүнийг биелүүлж байгаа үгүйсхийг хянах, явцын дунд хэрэг зорилгодоо хүрэхгүй, зорилтоо биелүүлж чадахгүй байгаа бол дүн шинжилгээ хийгээд хэрэгжихгүй байгаа арга замуудыг өөрчлөн засан сайжруулж зорилгодоо хүрэхийн төлөө тэмүүлэх боломжийг, өөрөөр хэлбэл дотоод хяналт үнэлгээний үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжийг олгодог байх нь. Эцэст нь дүгнэж хэлэхэд байгууллага өөрийн эрхэм зорилго алсын харааг томьёолон тодорхойлоогүй байгаа цагт стратегийн удирдлага хэрэгжүүлэх боломжгүй юм. Яагад гэвэл эрхэм зорилго алсын хараа гэдэг бол тухайн байгууллагын стратегийн сонголт хийх, стратегийг оновчтой сонгох, хувилбар боловсруулах, хэрэгжүүлэх зэрэгт гол суурь болох бөгөөд стратегийг чиглүүлэгч гол чиглүүлэг нь болж байдаг юм. Төрийн бас байгууллага оршин тогтнож, тогтвортой үйл ажиллагаа явуулахад нөлөөлөх хүчин зүйлсэд гишүүд дэмжигчдэд тодорхойлох, тэдний унган хэрэгцээг судлан тодорхойлох, тэдний дуу хоолойг сонсох, мөн төлөөлөх, байгууллагын хувьд эрхэм зорилго алсын хараа, зорилго, зорилтуудаа оновчтой тодорхойлох зайлшгүй шаардлагатай бөгөөд эдгээрийг оновчтой томьёолж тодорхойлсноор тухайн төрийн бас байгууллага бат бэх үндэс суурийг бий болгодог. Гишүүд дэмжигчдэд томьёолн тодорхойлж, гишүүд дэмжигчдийг хэрхэн өөрсдийн үйл ажиллагаанд татан оролцуулах, мөн үйлчилгээгээ тэдэнд хэрхэн хүргэхээ томьёолсноор та өөрийн үйл ажиллагаа явуулж байгаа нутаг дэвсгэртээ өргөн хүрээг хамарч үйл ажиллагаагаа илүү үр нөлөөтэй явуулах боломжтой болохоос гадна гишүүд дэмжигчдтэй тулгуурлан өөрсдийн үйл ажиллагааг үр нөлөөтэй явуулах боломжтой. Өөрөөр хэлбэл хэрэв танай байгууллага бэлчээрийн зохистой менежментийг хэрэгжүүлэх зорилго тавьсан бол тухайн бэлчээрийн зохистой менежментийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд танай байгууллагын гишүүд дэмжигчид болох малчид зайлшгүй оролцох шаардлагатай. Танай байгууллагын гишүүд дэмжигчид болох малчдын оролцоогүйгээр танай байгууллага магадгүй бэлчээрийн зохистой менежментийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний бэрхшээлтэй тулгарч болох юм. Тиймээс гишүүд дэмжигчдэд тодорхойлон тэдэнд өөрсдийн үйл ажиллагааг бодитоогоор хүргэх нь танай байгууллагын үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй байж болох талтай. Эцэст нь дүгнэж хэлэхэд төрийн бас байгууллагын эрхэм зорилго алсын харааг гишүүд дэмжигчид сайн мэддэг байх ёстой бөгөөд үүнд хүрэхийн тулд өөрсдийн үйл ажиллагааг чиглүүлсэн байдаг юм. Ингээд 1-р хичээлийн бие даалтын ажлыг одоо та бүхэнд танилцуулъя. Юуны өмнө та удирдах зөвлөлийн гишүүдтэйгээ хамтран өөрийн байгууллагын эрхэм зорилго, алсын хараа ба үнэт зүйлс, зорилго, зорилтуудыг тодорхойлон томьёолно. Хоёрдугаарт нь та төрийн бас байгууллагынхаа гишүүд дэмжигчдийн цар хүрээг тодорхойлж, үүндээ гишүүн гэж хэнийг хэлэх, дэмжигч гэж хэнийг хэлэх, гишүүн ямар эрх хэдлэх, мөн гишүүн ямар үүрэгтэй байх, тухайн хүний гишүүн болсныг батлах, хэрхэн баталгаажуулах зэрэг асуудлуудыг багтаасан гишүүнчлийн журмыг боловсруулан бидэнд ирүүлээрэй.
Аудио хичээл болон нэмэлт унших материал энэхүү видео хичээлийг зайтар судалсны үндсэн дээр та бүхэн бие даалтын ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэн эргүүлэх бөгөөд хамгийн шилдэг бие даалтын ажил гүйж гүйцэтгсэн нэг оролцогч 100,000 төгрөгийн шагналын эзэн болох боломжтой. Та хэр зэрэг бие даалтын ажлыг хугацаанд нь эрт хийж ирүүлнэ тэр хэмжээгээр зөвлөх багштай холбогдсон илүү зөвлөгөө авч нэмэлт мэдээллүүдийг мэдэж авах боломжтой юм. Ингээд эзэн хичээвэл заяа хичээн гэдэг та бие даалтын ажлаа хичээж гүйцэтгэхээрээ 100,000 төгрөг таны шагнал байж болох юм. Дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай.